1992 оны 1-р сарын 11-ний өглөө Индиана мужийн Мэдисон хотын гаднах хөдөө замд хоёр ах トゥ ан хийхээр явж байхдаа замын хажууд нэгэн итгээ зүйл анзаарчээ. Эхэндээ зүгээр л хүний хэлбэртэй манекен мэт харагдсан тэр биетлүү ойртон очих үедээ бодит байдал тэдний төсөөллөөс хавьгүй амжигтай болохыг ойлгов. Тэнд хэвтэж байсан зүйл бол танигдахын аргагүй болтлоо шатсан биеийн хэлбэр нь гажсан, гар нь чангарч атирсан байдалтай амьдараа галж чадсан хүний цогцос байсан юм. Харин хамгийн амжигтай нь тэрхүү цогцос бол насанд хүрсэн хүн биш, ердөө 12 настай охины бие байлаа. Удалгүй цагдаа нар ирж хэргийн газрыг бүслэн шалгаж эхэлсэн ч анхны таамаглал нь хар тамхитай холбоотой гэмт хэрэг эсвэл гаднаас ирсэн этгээдүүдийн үйлдэл байж магадгүй гэж үзэж байсан. Учир нь хин чим хэрцгий удаан үргэлжилсэн тамлалын ард өсвөр насны охид байж болно гэж төсөөлөөгүй юм. Энэ хэрэг ингэж эхэлсэн ч үнэндээ бүх зүйл хэдхэн цагийн дотор биш, харин хүний сэтгэлд багтамгүй урт хугацаанд үргэлжилсэн. Харин хөөрхий хохирогчвол ердөө амьдрал нь эхэлж байсан гин мөрөөдөлтэй энгийн нэгэн охин болох 12 настай Шанда Рини Шарер байлаа. Шанда бол бусад хүүхдүүдийн адил сургуультай явж спортод оролцож, найз нөхөдтэйгээ инээлдэж өсөж байсан жирийн нэгэн охин байсан. Тэр хөгжөөнд дэмжигч хийж волейбол, софтбол тоглодог, идэвхтэй хүмүүсийг өөртөө татах чадвартай, амьдрал тайртай хүүхэд байсан. Гэхдээ түүний гэр бүлийн нөхцөл байдал тогтворгүй эцэг ихэн салж, дахин гэрлэж, дахин салж байсан нь түүний амьдралыг баг зэрэг донсолгож байсан ч тэр өөрөө асуудал тарьдаг хүүхэд биш. Харин шинэ орчинд хурдан дасан зохицохыг хичээдэг, эерэг хандлагатай нэгэн байсан юм. 1991 онд түүний амьдралд том өөрчлөлт гарч гэр бүл нь Индиана мужийн Нью Албани хотод нүүж ирснээр тэр шинэ сургууль, шинэ найзуудтай болж шинэ эхлэл тавих боломжтой болсон. Яг энэ өөрчлөлт нь түүний аюултай хүмүүсийг торигт оруулсан гэдгийг тэр үед хэн ч анзаараагүй, ойлгоогүй байлаа. Тэр шинэ сургуульдаа суралцаж эхэлсний дараахан өөрөөс нь эгч насны нэгэн охинтой найзалж эхэлсэн нь түүний амьдралын эргэлтийн цэг болсон. Найз нэгэх тэр охин бол 16 настай, гаднаасаа жирийн өсвөр насны хүүхэд мэт харагдавч дотоод ертөнцийн хүчирхийлэл, сэтгэл зүйн гэмтэл, тогтворгүй байдал дүүрэн байсан Мелинда Ловлес байлаа. Мелинда Лоусын өссөн орчин нь жирийн аль өрхийнхөөс ирсэн ялгаатай, бараг л тасралтгүй хүчирхийлэл, доромжлол, гаж үйлдэлүүд донд өнгөрсөн. Түүний эцэг Ларри Ловлес нь гаднаасаа энгийн хүмэд харагддагч үнэндээ маш ноцтой сэтгэл зүйн асуудалтай, бэлгийн гажсан авиртай, гэр бүлийн гишүүдтэй айдас төрүүлдэг хүн байсан. Эхнэрээ байн зодож өөрийн гаж хүсэл сонирхлыг биелүүлэхийн тулд бусадтай харьцахыг албаддаг. Хүүхдүүдийнхээ өмнө ичгүүргүй үйлдэл гаргадаг, мөн зарим гэрчийн мэдүүлгээр хүүхдүүд болон ойр дотны хүмүүсийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлдэг байсан гэх аимшигтай түүхтэй хүн байлаа. Ийм орчинд өссөн Мелинда багаасаа хүчирхийлэл, айдас, гаж ойлголтонд төлөвшсөн. Тэр энгийн өсвөр насны охин шиг сэтгэх боломжгүй болсон. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, атаархал, уур хилэн өдөрж чаддаггүй нэгэн болж өссөн байлаа. Түүний амьдралд гарсан өөр нэгэн чухал зүйл бол нөхөрлөлийн харилцаа. Мелинда 13 настай Аманда Хеврин гэх охинтой найзалж эхэлсэн ч удалгүй энэ харилцаа төвөгтэй болж тэд салцгааж. Үүний дараа уг Аманда нь талигаа Шандатай илүү дотн ойртож эхэлснээр Мелиндагийн доторх атаархал хяналтаас гарч эхэлсэн. Тэр энэ байдлыг зүгээр хүлээн зөвшөөрөхийн оронд аажмаар хорсол, уур хилэн болгон хуримтлуулж эцэст нь Шандаг устгах тухай хүртэл бодол төрж эхэлсэн байна. Эхэндээ энэ нь зүгээр л өсвөр насныхны маргаан атаархал мэт харагдаж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ бодол илүү бодит болж тэр Шандаг олон нийтийн газар хүртэл занал хийлж түүнийг айлгах, дарамтлах, оролдлого хийж эхэлсэн. Энэ үед Шандагийн эцэг их нөхцөл байдлыг анзаарч охиноо өөр сургууль шилжүүлэх шийдвэр гаргасан ч энэ нь аль хэдийн эхэлсэн зүйлийг зогсоож чадсангүй. 1992 оны 1-р сарын 10-ны орой энэ бүх хуримтлагдсан уур хилэн бодит үйлдэл болж хувирсан байна. Мелинда Ловлес өөртөө найдал асуудалтай, тогтворгүй зан авиртай 3 охинтой нийлж нэгэн төлөвлөгөө боловсруулав. Анхандаа Шандаг айлгах, сүрдүүлэх зорилготой байсан мэт боловч бодит байдал дээр энэ төлөвлөгөө маш хурдан хяналтаас гарч эргэж буцах боломжгүй аимшигт үйл явдлын эхлэл болсон юм. Тэр орой Лаури, Такит, Хоп, Рипей, Тони Лавренс нар Мелиндагийн гэрт цугларч тэндээс бүх зүйл эхэлв. Тэдний хинэн ч энэ шүн хэр хол явахыг, ямар аимшигт зүйл хийхээ бүрэн ойлгоогүй байсан ч зарим нь аль хэдийн Шандаг алах тухай ярьж төлөвлөж эхэлсэн байсан нь энэ хэрэг санамсаргүй бус харин аажмаар бүрдсэн аимшиг шийдвэр байсныг харуулж байна.
Шөнө дунд өнгөрсний дараа тэд машинд сууж Шандагийн амьдарч байсан газар руу хөдөлсөн. Тэнд очиод өнөө 3 Шандагийн хаалгыг тогшиж, өөрсдөө түүний найз Аманда Хеврэгийн найзууд гэж танилцуулсан. Тэр чамайг хүлээж байна гэж худал хэлэн Шандаг гадагш нь гаргаж ирсэн бүх аимшигын эхлэл бол. Шанда эхэндээ эргэлзэж байсан ч эцэст нь тэдэнд итгэж машины арын судалд суусан тэр мөчөөс эхлэн түүний амьдрал эргэж буцах аргагүй зам руу орсон юм. Машин хөдөлж эхлэмэгц арын судалд нуугдж байсан Мелинда гинт гарч ирэн хутгаа Шандагийн холой тулгаж түүнийг байцааж эхэлсэн байна. Энэ мөчөөс эхлэн айлгах гэж эхэлсэн зүйлс бодит айдас, бодит хүчирхийлэл болж хувирв. Шанда айд сандарсан ч тэндээс зугтах ямар ч боломжгүй. Харанхуй шүн хаалттай машин дотор 4 хүний дунд ганцаараа үлдсэн байлаа. Энэ бол зүгээр л эхлэл байсан. Жинхэнэ аимшиг одоо л эхлэх гэж байлаа. Хэдхэн минутын өмнө найзтайгаа уулзахаар гарч ирсэн энгийн шүн нь одоо аюул айдас ойлгомжгүй байдал 4 харанхуй орон зай болон хувирч тэр өөрийгөө ямар хүмүүсийн дунд орсноо юу болж байгааг бүрэн ойлгож амжаагүй байхад арын судал дээрээс гинт гарч ирсэн Мелинда хутгаа түүний холой тулган түүнийг байцааж эхэлсэн нь энэ шүн ямар чиглэлд ирэхийг тодорхой болгосон юм. Мелиндагийн хоолой 50 боловч дотроо уур хилэнгээр дүүрэн байсан. Тэр Шандагаас Аманда Хевэртэй ямар харилцаатай болохыг асууж түүний хариулт бүрт үл итгэн байдал нь улам ширүүсч тэр бүхнийг зүгээр нэг атаархал бус өөрийг нь доромжилсан хэрэг мэт хүлээ авч байсан нь түүний сэтгэл зүй аль хэдийн бодит байдлаас тасарсныг илтгэж байлаа. Шанда айсандаа жижирч юу хэлэхээ мэдэхгүй байсан ч аль болох тайван байхыг хичээж тэднийг уурлахгүй байхыг оролдож байлаа. Машин шөнийн харанхуй замаар явсаар хотын гэрлээс холдож илүү нам гүм тусгаарлагдсан бүслүү орж эхэлсэн. Жолооны ард сууж байсан Лаури Такет тэднийг шулмын шилтгэн гэж нэрлэгдэх газар руу авч явж байсан нь жирийн нэгэн газар биш. Харин орон нутгийн домгоор шидтэнгүүд тэнд амьдардаг байсан. Дараа нь шатаагдсан гэх аимшигтай түүхтэй ой модны дунд байрлах хаягдсан чулуун байрлал байсан юм. Тэнд очих үед шөнө хэдийн болж эргэн тойронд ямар ч гэрэлгүй зөвхөн салхины чимээ моддын сүйдэрлэг хөдөлж харагдах тэр газар Шандаг машинаас гаргаж уйлж гуйж байсан түүнийг дотгошин чирч оруулав. Гар хөлийг нь ууж эхэлсэн нь айлгах зориг аль хэдийн өнгөрч бодит хүчирхийлэл эхэлснийг илтгэж байлаа. Мелинда түүнийг шоолж үсийг нь магтан хэрвээ тайрчихвал ямар харагдах бол гэж хэлж түүний айцыг улам нэмэгдүүлж байсан. Харин Хоуп гэх охин түүний бууган цагийг авч дуурж байсан ая дээр нь бүжиглэж энэ бүхнийг тоглоо мэт хүлээ авч байсан нь нөхцөл байдал хэрхэн хүнлэг бус болж байгааг харуулж байлаа. Нөгөө хоёр охин болох Тони болон Лаури Такет нар түүнийг улам айлгахын тулд энэ газар хүний үлдэгдлээр дүүрэнгэж худал ярьж дараагийнх нь чи болно гэж хэлж байсан нь Шандаг бүрэн сэтгэл зүйн дарамтанд оруулсан юм. Нэг мөчөд Лаури Такет машинаас нэг цамц авчирч гал асаан шатаахад галыг холоос харах вэ гэж айсандаа хурдан унтраасан ч энэ үйлдэлийн дараа нь юу болохын эхлэл байсныг тэр үед хинч ойлгоогүй. Удалгүй тэд Шандаг дахин машин суулгаж өөр газар руу хөдөлсөн. Энэ үед Шанда тасралтгүй гуйж гэрт минь хүргээд өгөөч гэж хэлж байсан ч хинч түүнийг сонсохыг хүсээгүй. Харин ч түүний айдсыг үл тоон энэ бүхнийг зугаа цэнгэлмэд үргэлжлүүлж байсан. Энэ бүх хугацаанд тэд зүгээр нэг гэмт хэрэг үлдэж байна гэдгээс илүүтэйгээр бодит хүний амнаас айдас зовлон үл тоомсорлон хяналтаа бүрэн алдсан байдалд орсон байлаа. Заримдаа тэд хэд хэдэн удаа төөрж шатхуун түгээх станц дээр зогсож Шандаг хүнжлэр орон суулгаж гаднаас нь харахад юу ч болоогүй мэт аашилж байсан нь энэ бүхний хажуугаар хэвийн амьдрал үргэлжилж байгааг санагдуулж бодит байдал улам аимшигтай санагдах шалтгаан болж байсан. Тэд өөр хүмүүстэй ярилцаж утсаар яриа хийж бүр танихгүй хүмүүстэй хүртэл харилцаж байсан нь машины арын судалд айж уйлж тусламж гуйж байсан нэгэн охины тухай хинч мэдээгүй хэвээр байлаа. Эцэст нь тэд ой модны гүнлөв орж хаягдсан байрлахын ойролцоо зогсох үед нөхцөл байдал бүрэн өөр шатанд чиглэсэн. Мелинда болон Лаури Такет хоёр Шандаг машинаас гарган түүний хувцсыг тайлахыг алавдаж дараа нь зодож эхэлсэн. Энэ нь өмнөх сэтгэл зүйн дарамт одоо бодит шууд бие махбодын хүчирхийлэл болж хувирсан байв. Мелинда охиныг гараараа зодож дараа нь нүүрлүү өвдгөөрөө хүчтэй цохин амийг нь цус гартал гэмтээж бүр хүзүүг нь хэрчих гэж оролдсон ч хутга нь хангалттай хурц биш байсан нь Шанда төр зүрийн аз мэд санагдсан байж болох ч бодит байдал дээр энэ нь тамлал улам удаан үргэлжлэх нөхцөл болсон юм. Удалгүй Хоуп Рипэ гарч ирэн түүнийг араас нь барьж Мелинда болон Лаури Такет хоёр ээлжлэн хутгалж эхэлсэн нь энэ бүхний жихэн аимшигт чад эхэлснийг илтгэж байсан юм. Тэд дараа нь олсоор Шандаг ухаан алтан боомлж түүнийг үхсэн гэж бодоод машины тэшинд хийсэн ч үнэндээ тэр амьд хэвээр байлаа.
Энэ мөчөөс эхлэн дараагийн хэдэн цаг түүний хувьд төсөөлөхийн аргагүй зовлон айдас, шаналлын тасралтгүй урсгал болж хувирсан байдаг. Харин охид гэрлүүгээ буцаж гараа угааж ундаа ууж юу ч болоогүй мэт буцан машиндаа сууж байхад машины тээшнээс суулхан орилох амьслах чимээ гарч ирсэн нь тэднийг цочоосон ч энэ нь тэднийг зогсоогоогүй. Харин ч эсэргээрээ илүү харгас үйлдэл хийхэд хүргэсэн. Тээшний таг онгойж хүүтэн агаар дотогш орж ирэхэд тэр багхан найдвар мэдэрсэн байж болох ч түүний хүлээж байсан зүйл бол аврал биш. Харин дахин хүчирхийлэл байсан бөгөөд Лаури Такет гартаа жижиг утга барин тээш рүү бүхийж амьд хэвээр байгааг нь хараад дахин хутгалсан нь энэ шөнө ямар ч өршөөл байхгүйг баталж байлаа. Тэд дахин хөдөлж шөнийн харанх үед замгүй шахам газруудаар машин жолоодон зориггүй мэт тэрнээ үнэндээ нэг л зүйлийг энэ бүхнийг дуусгахаар зорж авсан. Үүр цайх дөхөж тэнгэр цайж эхлэх үед тэд эцсийн шийдвэрээ гаргасан. Тэд замдаа шатхуун түгээх газар зогсож бензин авч савнд хийж юу хийх гэж байгаагаа бүрэн ойлгож байсан ч хинэн ч буцаж ирэхийг оролдсонгүй. Тэр үед Шанда Рене шаарэр амьд хэвээрээ байлаа. Удалгүй тэд хот сурангаас хол хүн бараг явдаггүй хөдөө зам руу орж мод талбай илжсэн намгүм орчинд зогссон. Тэд машины тээшийг онгойлгож дотор нь байсан Шанда гаргаж ирэхэд тэр бүх биеийн шархацсан сул дорой бараг хөдөлж чадахгүй болсон байсан ч амьд хэвээрээ байсныг илтгэх өчүүхэн хөдөлгөөнүүд харагдаж байсан. Хоп бензинтэй савыг авч Шанда дээр асгаж эхлэхэд энэ үйлдэл ямар утгатайг ойлгоход тайлбар хэрэггүй байсан. Дараа нь гал асах тэр агшин бол зөвхөн бие махбодыг устгах биш, харин өмнөх бүх үйлдэлүүдийг далдлах, мөр баллах гэсэн орлого байсан ч үнэн дээр энэ нь хэргийг илүү аимшигтай болгож дэлхийд даяар цочирдуулах шалтгаан болсон байдаг. Гал асаж дөл түргэн тархах үед тэд хэсэг хугацаанд холдсон ч удалгүй буцан ирж үлдсэн бензинийг дахин асгасан нь тэдний хийж буй зүйлд ямар ч эргэлзээ, зогсолт байгаагүй илтгэж бүхнийг бүрэн дуусгах гэсэн хүйтэн шийдвэр байлаа. Энэ бүхний дараа тэд машины хаалгыг хааж тэндээс явсан. Тэр газар үлдсэн зүйл бол утаа, үнс, мөн хүний амьдралын төгсгөл байсан ч тэдний хувьд энэ нь нэг асуудлыг шийдсэн мэт санагдаж байв. Гэвч хамгийн цочирдын зүйл нь үүгээр дуусаагүй. Харин тэд шуудал жирийн амьдрал руу буцсан явдал байсан бөгөөд өглөөний 9:30 минутын орчим тэд нэгэн Макдоналдс түргэн хоолны газарт орж өглөөний цай захиалан суусан. Идэж унгаа сая болсон үйл явдлын талаар инээлдэн ярилцаж байсан нь энэ хэргийн хамгийн хүйтэн, хамгийн ойлгомжгүй хэсгүүдийн нэг болсон юм. Тэд Шандагийн шатсан биеийг хоолтойгоо харьцуулан ярьж энэ бүхнийг тоглоо мэт хүлээ авч байсан нь хүний сэтгэл зүй ямар хэмжээнд эвдэрч болдгийг харуулж тэнд сууж байсан хинч тэдний өмнөх хэдхэн цагт юу хийснийг мэдээгүй. Харин зүгээр л энгийн өсвөр насныхан өглөөний цайгаа ууж байна гэж харж байсан нь бодит байдлыг бүрч амжигтай болгож байлаа. Үүний дараа тэд тус тусынхаа гэрлүү явж зарим нь найз нөхөдөө болсон явдлын талаар ярьж эхэлсэн. Эхэндээ хинч үнэмшээгүй үүнийг зүгээр л хэтрүүлсэн худлаа түүх гэж бодож байсан. Үнэн дээр энэ бүхний улмөр удалгүй илэрч эхлэхийг тэд төсөөлөөгүй. Тэр шөнийн дараа буюу 1992 оны 1-р сарын 11-ний өдөр өглөөний 10 цаг 55 минутанд ах トゥ болох Дон болон Ральф Фаулинаар ан хийхээр явж байхдаа замын хажууд хүүхдийн шатсан цогцсоосон нь тухайн өдрийн хамгийн амжигтай мэдээ болсон юм. Эхэндээ тэд үнийг манекен мэт санаж гайхаж байсан ч машинаас гарч ойртоход үнэхээр хүний бие байсныг ойлгож шууд цагдаа руу дуудлага өгсөн нь хэргийг илрүүлэх эхний алхам болсон байдаг. Цагдаа нар ирж гэмтлийн улмөр шатсан арьц цогцсны байрлалыг нарийн шалгасан. Шандагийн гар, нүүр биеийн хэсгүүдийг таних боломжгүй болгохоор гэмтсэн байсныг тэмдэглэсэн байдаг. Энэ завсар Шандагийн аав Стивен өглөөрт охиноо гэртээ байхгүй байгааг мэдээд хөршүүд болон найз нөхөдтэй нь холбоо барьсны эцэст 1 цаг 45 минутанд түүний ээж рүү залгаж хамтдаа алга болсон охиныхоо мэдээллийг Кларк Каунтигийн цагдаад гаргасан байна. Энэ нь алга болсон Шандагийн анхны албан ёсны бүртгэл байсан бөгөөд цагдаа нар Шандагийн найз нөхөд сургуулийн хамт олноос түүнийг хаана байж болох талаар асуух ажлуудыг эхлүүлжээ. Харин хэдхэн цагийн дараа хэрэг үлдсэн Тони Лауренс болон Хоп Риппе хоёр эцэг эхийнхээ хамтаар өөрсдөө Джефферсон Каунти цагдаагийн газар ирж мэдүүлэг өгсөн. Тэд харьцангуй төөрөлдсөн залхуутай хөндлөнгийн мэдээлэл мэт ярьж байсан ч тухайн шөнийн үйл явдлыг тодорхойлолтойгоор өгсөн нь шүүхэд хамгийн чухал нотлогоо болсон юм. Аимшигтай гэмт хэрэг хийсэн гэдгээ тэд эцэг эхтэй хэлсэн байлаа. Ихтэй өөрсдөө гардан үйлдээгүй Мелинда Ловлес болон Лаура Такет хоёрыг үйлдсэн гэж мэдүүлсэн байдаг. Ингээд цагдаа нар Мелинда болон Лаури хоёрыг баривчилж тэдний үйлдэлээс улбааж огтыг насанд хүрсэн хүний зүйлэнгээр шүүхэд шилжүүлэхээр шийдсэн.
Дөрвөн охин бүгд насанд хүрээгүй байсан ч хэргийн хэрцгий үйлдэлээс нь хамаарч насанд хүрсэн хүмүүс шиг хариуцлага хүлээх ёстой хэмээн шүүхийн шийдвэр гарсан. Ингээд охид бүгд аимшигтай хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч хэргийг нэгд нэгэнгүй ярьсан байдаг. Энэ хэрэг тухайн үедээ Америк улсыг сэртгэлсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу тэдгээр хэрцгий охтод 20-оос 60 жилийн хорих ялыг өгсөн юм. Хэргийг анх өөрөө мэдүүлсэн Тони Лавренсад 20 жилийн хорих ял өгч тэр 2000 онд суллагдсан. Харин үлдсэн 3 буюу Hope Repaid 60 жил, Laurie Tacted 60 жил, хэргийн гол эзэн Melinda Loveless мөн 60 жилийн ял өгсөн юм. Энэхүү үйл явдал нь олон нийтэд аимшигтайгаар туссан, сэтгэл зүйн хувьд эвдэрсэн аллуудын нэг байсныг харуулж, өсвөр насны охид хэрхэн атаархал хардталтай улмаас ийм аимшигтай хүчирхийлэл үйлдсэн нь нийт Америкийг донслогсон байдаг. Гэвч хамгийн аимшигтай нь энэ хэрэг зүгээр нэг түүх биш, амьдралд тохиолдсон бодит үйл явдал байсан. Өсвөр насны дээрлэхэлд хараа хяналтгүй байдал чухам ийм хэрцгий хэрэг гаргахад хүргэж, энэ хэрэг үнэхээр сэтгэл сэртгэлгэн хизээж мартагдашгүй явдал хэмээн олон жил хүмүүсийн дунд яригдсаар иржээ.